Сайн байцгаана уу? Та нараар минь сони юу байна? Би ажилласаа тарж ирчээд тэгээд одоо 9:45 болж байна. Тэгээд ганцаараа юу идэм блэ гэх үедээ л бодоол хүмүүсийн влогийг үзэж хагаад влог хийдэм блэ гэж бодоод гинт. Тэгээд нөгөө ойрд гэж ерөнхийдөө бол нэг влог хийх байгаа. Тэг хүмүүс намайг жоох асуугаад влог яасан бэ гэд. Тэг би хараа одоо гайгүй юм зэгцрээд тэгээд влог хийх гэж бодоод тэгээд ямар ч бэлтгэлгүй шууд хийж байна. Би тэгээд влогоо сайн хийдэг болъё гэж бодоод тэгээд нэг юм авсан. Энийг гэхдээ яг зорж аваагүй маа. Юу дэлгүүрт явж исэн чинь айгу үнэтэй бахаар нь авсан. За би та нарт unboxing хийж үзүүлье. За ингэ тавьчих. За ийм байна. Энэ аялалтаа өгн авч явд юм байна л та. Тэгээд энэ жижигхэн селфиний камер юм ааш. Биш камерны биш. Oh my god. Жижигхэн селфиний хөл. What? Oh my god. Би бүр амар ядарсан байгаа бахдаг юм. Oh my god. Амар pro юм байна. Oh my god. Wow, би өмнө ингээд нөгөө нэг сууж ярддаг бичлэгнүүдээ ингээд номнууд үрж жагаад тавьдаг гэсэн аахгүй юу? Уцаа дээр нь тавьж жагаад хийдэг гэсэн. Тэгсэн чинь энэ бол бүр супер юм байна. За яаж чагаар энэ одоо яадаг юм бол заавал байдаг юм байна. Окей. Энийг энэ дээр нь тогтоох юм байна. Тэгээд энийг ингэж хажуудын шин бас харуулж болох юм байна. Вау! Хараа. Иймтэй байна. Шууд холын зайнаас гэл өдөртөл. Тэгснэ. Энэ одоо юм бол ийм юм байна. Oh my god, технологи. Арай л амар огцон яатсан уу? Сэтгэл хөдлөлөө гаргацсан уу юу? Вау, ямар nice юм бэ? За бич жинхэнэ утгаар вау нэрэ гэж болох юм байна. Oh my god, жинхэнэ утгаараа юу ячжээ, влог хийчихээ. Зүгээр л. Тэгснэ хараа. За яаж байгаарай. Тэгснэ энэ хөл нь бас урт талах юм шиг байна. Oh my god. Бүр амар урт болох юм байна. Бүр ингэ бүтэн тавьчих болох юм байна. За. Хараа бараг багтахгүй. За. Nice. За яг уу. За ингэ би энэ шиг харуулцаад би бүтнээр нь ингэ тавьж харуулъя. Тэгээд амар нэх үнтэй жаваагүй. Хідээрэлээ нэг 350 крон. За за одоо ингээд хөлн дээрээ тавьсан чинь амар гоё бичлэг хийж болох юм байна. За одоо шүү дээ амар гоё ярддаг бичлэгнүүдээ бол шууд ингээд энэ дээрээ тавьд хийж болох юм байна. Би гэртээ ингээд байж байна.
За тийм тэгээд би энэ нөгөө нэг юг хөлийг авсан юм чинь суугаад ярддаг бичлэг их оруулж авах болно. Яагаад би яг энд ингээд суугаа ярьж байгаад амар баяртай байгаа вэ гэхээр би ингээд ширээн дээр уцаа тавиад суухаар артлын хамаг аим шиг юм бүр ингээд замбраагүй юмнууд амар харагддаг байхгүй юу? Тэгээд яг надад ийм нөө жижиггөөрөөтэй болохоор ийм цулгаа хам цэвэрхэн харагддаг хэсэг байхгүй. Тэгээ байгаа нь ор. Тэгээ орон дээр яаж би бичлэг хийхээ мэдэхгүй байгаад исэн чинь одоо шууд энийг ингээд тавьж байгаад хийчих болох юм байна. Тэгээд ямар ч байсан энэ бол амар чүүн юм. Би иймийг одоо энэ сайтнаас авч болж магадгүй маань. За ямар ч байсан үнэхээр маш их таалагдлаа. Ийм жижигхэн, ийм урт болгочдог. Тэгээд хараа гэд шууд юу ячдаг. Тохируулчтай юм шиг байна. За одоо тэгээ иймтэй болсон юм чинь тий бичлэгээ нэг айтаахан шиг оруулъя тий. Тэгээд би юу яа гэж бодож байгаа. Ер нь яагаад Норвегт ирээд яаж ирсэн, яагаад ирсэн, ирээд юу хийсэн, одоо юу хийж байгаа, яаж сургуулаа төгссөн зэргийнхээ талаар нэг бичлэгт оруулъя гэж бодож байгаа. Тэгээд тэгэж оруулсныхаа дараа яагаад тэгэхээр хүмүүс надаас айгүй их асуудаг байхгүй юу? Норвег руу яаж ирэх вэ? Сургууль яаж явах вэ гэд тэгдэг. Тэгээд би болохоор яг ямар ч үс эхлээд би өөрийнхөө талаар тэгж оруулаад тэгээд тэрнтэй одоо ойр замаар ч юм уу тэрнтэй миний мэддэг тэгээ миний хариулж чадах асуултууд байх юм бол би та нараас асуугаад тэгээд тэрний дараагийнх нь бичлэгтэр яаж сургуульд аплай хийх үү мэх үү гэх тиймэрхүү өмнөдөө сайн судалж агаад би та нарт оруулж өгье. Яа тэгэхээр амар хүмүүс асуудаг тэгээд яг энэ тэнд ингээд ойлгомжтой тэгээд товчоор тэгж бичсэн тийм айгу ховор байдаг болохоор хүмүүс их амар их асуудаг. Тэгээд би яг тэрийг хий гэж бодоод яваад байгаа. Тэгээд арай хийгээг байгаа. За тэгээ ямар ч байсан одооноос бичлэгээ сайн хий гэж бодож байгаа. Тэгээд миний бичлэгнүүд одоо оруулсан бичлэгнүүдээс илүү хамгийн их таалагддаг төрлийн бичлэг байвал комент хэсэгт үлдээгээрэй. Яагаад тэгэхээр би яг сайн ямар төрлийн бичлэг төлхөө хийхээ сайн мэдэхгүй байгаа. Тэгээд ерөөдөө юм янз янзын бичлэг дураараа хийгээд туршаад явж байгаа. Тэгээд хэрвээ та нар надад тэгж хэлэх юм бол би яг тэр төрлийн бичлэгнүүдийг бас хийгээд бас та нарт үзүүлье. За тэгээ ямар ч байсан дараагийнхаа бичлэгээр уулзлаа. Түр баяртай. Тэгээд энэ удаагийн бичлэг богинохон байсан ч гэсэндээ ямар ч байсан би дараагийнхаа бичлэгүүдээрээ та нартай гоё юм үзүүлэхийг хичээе. Тэгээд ямар ч байсан комент хэсэгт санал бодол байвал үлдээгээрэй. За ингээд дараагийнхаа бичлэгээр уулзлаа. Түр баяртай.